Өнөөдрийн хичээл бол англиар гүн талархал илэрхийлэх хэллэгүүд. Бид хэн нэгэнд маш их баярлсан үедээ зөвхөн thank you гэхээс гадна илүү гүн гүнзгий утгатай үгсийг хэрхэн хэлэх талаар сурах болно. Эхний хэллэг бол I am so grateful. Энэ нь би маш их талархаж байна гэсэн утгатай. Жишээ нь I am so grateful for your help. Чиний тусламжинд би маш их талархаж байна. Дараагийнх нь I can't thank you enough. Энэ нь чамд хичнээн баярлалаа гэж хэлээж багадна гэсэн утгатай маш хүчтэй хэллэг юм. Энэ үгийг хэн нэгэн танд маш том тус хүргэсэн үед хэрэглээрэй. Илүү албан ёсны орчинд I would like to express my sincere gratitude. Би чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Энд sincere гэдэг нь чин сэтгэлийн. Gratitude гэдэг нь талархал гэсэн утгатай юм. Хийсэн бүх зүйлэнд талархахдаа I really appreciate everything you've done. Би таны хийсэн бүх зүйлд үнэхээр их талархаж байна. Хэн нэгэн танд удаан хугацааны турш эсвэл олон удаа тусалсан бол энэ хэлхийг хэрэглээрэй. Тусламж нь ямар их ач холбогдолтой байсныг хэлэхдээ. Your support means the world to me. Таны дэмжлэг надад маш их үнцэнтэй. Энэ нь миний хувьд бүх дэлхий шиг чухалсан утгатай маш гоё хэллэг юм. Хариу туслахыг хүсэж байгаагаа хэлэхдээ. I owe you one. Би танд нэг өртөө болоо буюу дараа нь заавал хариу туслана шүү гэсэн утгатай. Энэ нь найз нөхдийн дунд өргөн хэрэглэгддэг. Өнөөдөр бид гүн талархлыг хэрхэн илэрхийлэх талаар сурлаа. Эдгээр хэллэгийг амьдралдаа хэрэглэж тасаарай. Баяртай.